хөнгөрөө тэгээд янзын гой хөнгөн болсноо тий. За ойрд нэг орж ирээгүй нэг цөөхөө минут жоох ярьч тийм уу да. Наадах чи ямар аюу лээ? Энэ йога. Йога яа. Нөгөө нэг аяа төр тавьчмаар юм уу? Тий. Тэр чин бас гоё аяа шүү дээ тий. Нэг цам өмссөн чи ямар сонин цамц вэ? Хоног өмнө ил гараад цаанаас нь пимийн харагдах гэдэг юм ийм цамц чинь. Ийм товчлдог ийм цамц өмссөн. Яахын тулд та нар бясалгал хийж байгаа вэ? Аж аргалтай болохын тулд бясалгал хийж байгаа тий. Өнөөгөө та нар аж аргалыг мэдэргүй тий. Аж аргал цаад болоод байгаа зүйл юу эцэс би үзэл эго л байгаа зү. Эго гэдэг чинь би үзэл шүү дээ тий. Би гэсэн бодол, мэдрэмж. Тэр эгоноос чи стресс, депресс янз бүрийн юм үүсээд байгаа байхгүй юу? Тэр чинь өөрөө блокгүй тий. Өнөөгөө та нар блокноос чөлөөлөгдөх бясалгал хийлээ шүү дээ тий. Блок нь юу эго байхгүй юу? Эгоноос салах бясалгал, сэгсрэх. Эго буюу оюун санаач маш их цэгцтэй мэдлэг байхгүй да наадах чинь. Ийм л байх ёстой, тийм л байх ёстой гэдэг мэдлэгүүд гэсэн үг. Уян хатан чанар биш, маш хатуулаг чанар байхгүй юу? Тэр чинь та нарыг зовоодог гэсэн үг. Нэг л сайн байх, сайн хүн байх гэсэн дүр хэсэг гэсэн хүмүүс байдаг хүмүүс тий. Нэг л сайн хүмүүс. Тэгэл бие биенээс айсан хүмүүс ч юм уу тий, бараг тий. Хүүхэд яга хайр татаад байдгийг хүүхэд хүнээс айдаггүй байхгүй юу? Хүүхдэд эго байдаггүй байхгүй юу? Тийм учраас хүүхэд хайр татан байдаг байхгүй юу? Гэгээрсэн юм уу гэгээн түнгүүд бас яг адилхан гэсэн үг. Хүүхэд бид эгогүй тийм уян хатан. Юу ч сайн муу гэж ялахгүй, юу ч нүгэл буян гэж харахгүй. Цээргүй байдаг байхгүй юу хүүхэд? Хүний мөн чанар өөрөө цээргүй шүү дээ. Бидний дотоод мөн чанар бол сүнслэг мөн чанар бол үнэхэрийн уян, үнэхэрийн зөөлөн, үнэхэрийн хайрлаг зүйл байхгүй тэр. Бид нар уянгаа аян гэж сонсохоор нэх гоё байдаг тий. Уянгийн маш гоё зөөлхөн тийм аянд хүн бүхэн дуртай тий. Ямар ч хатуу хүн дуртай байдаг шүү дээ. Ягаад гэвэл бидний мөн чанар өөрөө тийм зөөлхөн байхгүй. Хүн бүхний хүсэг мөрөөддөг шинж чанар бол тийм зөөлөн, тийм гайхалтай гоё. Яг яруу найраг шиг тийм уян хатан, тийм гоё юм руу өсдөг байхгүй юу? Хүн болгон тэмүүлдэг. Тэр тэмүүлэл нь өөрөө өөрлөгөө тэмүүлж байгаа тэмүүлэл байхгүй юу да. Бидний дотоод мөн чанар бол Эверестийн оргил мэт хязгааргүй агуу зөөлхөн байхгүй юу? Зөөлөн зүйл гэсэн үг. Манай монголчууд нэр ширүү юм аа. Би одоо энэ гадуур ингээл машинтай явахаар л ер нь дандаа стресстэй ямар хэцүү байгааг нь монголчуудаа ингээл ойлгох. Ямар их стресстэй амьдэрдэг юм бэ? Манай монголчууд бүгдээрээ л бясалгал хиймээр байна да. Би ингээд машина хаалга нээхэд жоохон хурцгүй машинд нь тэгсэн чинь нэг залуу ингээл гарч ирээл уурлаал, загнаал бөө юм болж байгаа юм. Зүгээр л тулцаа ойрхон зогсчих ил дээ. Тэгээ хаалга жоохон миний машины ингээ хаалга нээхэд машинд хурцгүй юу? Бөө юм болж байгаа байхгүй юу? Тэгээ би загинсан тэр хүнийг тэр залуу. Чи ямар тэнэг молгоо стресс депресстэй юм бэ чи? Загинж байгаа байхгүй. Ганцхан ч залуутай таарж байгаа шүү дээ. Хүн бүхэн тийм байж шүү дээ. Энэ бол монголчуудын асуудал, эрэ эмгүү залуучуудын асуудал байгаа байхгүй. Бүгдээрээ бясалгал хийх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм сонин л хүмүүс амьдарч байна те. Амьдралын зорилго нь яг юу юм? Амьдралыг яг юугаар төсөөлөд юу руу яваад байгаа юм бол те. Чи өөрөө муухай хатуулаг сөрөг бол хүүхдээ ч гэсэн тэгж үсгэн штэ те. Хүүхдээ үр хүүхдээ тэгж үсгэн те. Хүүхэд бол ээж аавын толь штэ те. Ээж аав нэг толно гэдэг байхгүй. Яг адилхан дуурайдаг байхгүй юу?
Эерэг сөрөг гэдэг ойлголт уг нь үнэмлэхүйдээ байхгүй л дээ. Хамгийн эхлээл хүн өөрөө өөртөө зөрчилдөхгүй дээр л одоо суралцах хэрэгтэй л доо. Оошогш бол бүр ингээд жоохон хүүхэд байхдаа 6-7 наснаас эхлээд өөрийнхөө эрхчлөөг хамгаалахын тулд хичээж исэн байгаа шүү дээ. Яагаад чамайг өнөөдөр өөрийнхөөрөө байхад чинь бусад хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэдэг асуудал бас байгаа байхгүй юу? Яг сэрж гэгэрнэ гэдэг чинь ухамсар төрнө гэдэг чинь байгаль чанарт төрнө гэсэн үг. Байгаль чанарт төрнө гэдэг чинь өөрөөр амьдрна гэсэн үг шүү дээ. Хүмүүсийн албан шаардлагаар хүчлэлээр хүмүүс таалагдах гэж амьдрахаа болдог гэсэн үг байхгүй юу? Болох ёстой гэсэн үг байхгүй юу? Нэг бодлын дүрмгүй ч юм шиг дотооддоо дүрмгүй байхгүй бидний дотоод мөн чанар. Дүрм байхгүй. Муухай сайхан юм мэддэггүй байхгүй бидний дотоод ухамсар. Бидний дотоод бурхан чанар бол ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг дүрмэнд баригддаггүй зүйл гэсэн үг. Дүрмгүй амьдрчих юм бол энэ нийгэмстэй замбрааг болно гэж боддог. Үгүй шүү дээ. Тэрийг тархил боддог байхгүй юу? Тарих тэгж боддог. Дүрмгүй болгох ёстой баларх баха. Тэ? Яг нарийнда цагдаа нар, хуульч нар, шүүгч нар хэрэггүй байхгүй энэ дэлхийд. Ягаад гэвэл хүний дотоод мөн чанар өөрөө өөрийгөө байгаль чанараараа удирдах даваа явах тийм хүч байгаа байхгүй юу? Дотоод гоо зүй гэх юм уу, дотоод тэр маш гоё шин чанартай хүрэх юм бол хүнч маш ажиглалтай амьдрал л да. Сөргөлдөөн байхгүй болно. Юу ч эргэж гэж харахгүй, сөрөгч гэж харахгүй. Энэ дэлхий дээр баг ёс суртахуун хэрэггүй болно. Манай ламнар судар ёсны чиглэлийнхээ ёс суртахуун дэлхийг аварнаа л гэдэг. Яг нарийнда ёс суртахуун дэлхийг аврахгүй шүү дээ. Гэгэрцэн хүн ёс суртахуунгүй төрдөг байхгүй юу? Байгаа нь өөрөө ёс суртахууны биелэл болдог байхгүй юу? Ёс суртахууны биелэл. Энэ оршихуй өөрөө төгс зохирол дотор амьдардаг. Бурханлаг дотор хүн амьдардаг, хамаг амьтад амьдардаг. Энэ оршихуй өөрөө төгс зохирол байхгүй юу? Тэр төгс зохирлын хэмнэлтэд долгионтой өөрийгөө нийлүүлдэг гэсэн үг байхгүй юу? Гэгэрсэн хүн гэгэнтэнгүүд төгс зохирол дотор амьдардаг. Ямар ч хүчлэлгүй, ямар ч сөргөлдөөнгүй, ая зөндөө оршдог гэсэн үг байхгүй юу? Тэр нь төгс төгөлдөр шин чанар байхгүй юу? Тэрийг бас одоо гэрэл гэгээ хайр гэж бас тодорхойлж болж шүү дээ, тэ. Сэрсэн гэгэрсэн хүн хүмүүс дотор амьдрах бас нэг талаараа айгүй хэцүү байхгүй юу? Ямар ч хатуу биш хүн хатуулаг хүмүүстэй харилцаж сурах бас том асуудал байдаг гэсэн үг. Гэрээс гарсан бодисадва гэргитэн бодисадвад ирж мөрөгдөг гэдэг үг чи энтэй холбоотой байхгүй юу? Уул хадан сууж гаад гямлаа дотор сууж гаад бясалгаад гэгэрээд тачин гоё болж болно л да тий. Тэгээд тэр гэгэнтэн өндөр түвшний гоё бурханлагаар дотоод нь сүлж байгаа гэгэнтэн дэлхий дээр бууж ирэхээр асуудалд ордог байхгүй юу? Нөгөө жоох үхчих тий. Таарсан хүн болгоно алгад чунгаагаал. Тэгэл муу санаатай болж ирлээ шүү дээ. Нөгөө гэгэнтэн чинь тий. Энэ цогхгүй гэл тий. Бултдаг болно шүү дээ. Фокус чинь фокусдах гэж байгаа юм шиг. Гэтэл гэргитэн бодисадва гэдэг чинь тэрэн шиг эрдмийн төвшөнд өндөрт хүрээгүй ч гэсэн илүү байдаг байхгүй. Зохирол. Хатуулаг хүмүүстэй ингээд хад чулуун дундор ус урсдаг шиг ингээд энэ чинь нэг иймэрхүү нөхөр ингээд сүлдэг гэсэн үг байхгүй юу? Одоо гэгэрүүлэх сэрэх хүчин гэх юм одоо тий. Нийгэм улсаараа бухимдуулах үйл хийх юм да 126-аас эхлээд бясалгал хийл гэх хэрэгтэй улсаараа бясалгая гэж. Үнэл хэлж байна. Ер нь бол хүн бүхэн бясалгаач болох хэрэгтэй. Хүн бүхэн бясалгаач болоод одоо их хурлын гишүүд нь ч юм уу төр толгойлж байгаа улсууд нь өндөр түвшний бясалгаач нар байх хэрэгтэй байхгүй тийм ээ. Бясалгал хийдэг хүмүүс. Дээр үе хаадууд бол одоо гүрүүнэр хаан болж төрөөл нэг их багш болж төрөөл тэгэл байдаг байсан юм лээ шүү дээ. Тэгэхээр бурхан хаан болж төрдөг, хаан болж төрж төрийг төвхнүүлдэг байсан юм лээ шүү дээ. Одоо манай Чингис хаан амтэр чинь бол цаанаасаа өөр л амтд байсан юм билээ л дээ. Бурхан хүн болж төрсөн, хаан болж төрж төвхнүүлсэн гэсэн үг байхгүй юу? Төрийн бодлого гэдэг чинь асар том бодлого шүү дээ, тий?
Манай бясалгаач нар одоо оошоо хөшөө динамик хөсөлгөл өстө маш чухал л да. Динамик хөсөлгөл одоо би ингээд манайхан өнөө өглөө динамик хөсөлгөл хийсэн байна л да. Оошоо хөшөө динамик хөсөлгөл хийсэн байна л да. Динамик хөсөлгөл гэдэг бол одоо ингээд сэгсэрж штэ тий. Ингээд сэгсрээд бие сэгсрэнгүүд асуудал хаана байдгийг хэрийн тархинд өгдөг байхгүй юу? Стресстүүлээд байдаг, сэтгэл санаа гэж унгаад байдаг, хямруулаад байдаг зүйл бол оюун ухаан байхгүй юу? Одоо оюун санаа гэсэн үг. Эго гэсэн үг байхгүй юу? Тэр асар их цэгцтэй байдаг байхгүй юу? Ер нь логик. Ийм л байх хэвээр, тийм л байх хэвээр гэдээ өсцсөн те бид нар угаасаа. Тэгээ энэ толгой ч ингээ компьютер шиг болцсон. Яг л нэг чиг бариа бооцсон юм шиг ийм. Тэр зөв л гэсэн бол зөв, буруу гэсэн бол буруу. Энэ надад таалагддаг, энэ таалагддаггүй гэдэг. Чамд таалагддаггүй нэг л зүйлээ үл чи зовж яах гэсэн үг байхгүй юу? Бас таалагддаг зүйл их байгаад байвал таалагддаггүй зүйл бас нөгөө талд нь байна гэсэн үг шүү дээ. Энэ хоёр ч хоорондоо зөрчил болоод үндсэндээ зовлон үүсдэг байхгүй юу? Зовлонгийн мэдрэмж гэж үүсээд идэг. Сайхан муухай гэж ялгаад байгаа чи юу юм бэ гэхээр оюун санаа буюу эго чинь. Өндөр боловсралтай байх хэвээр, мэдлэгтэй байх хэвээр, маш их сайн боловсралтай болж сайн амьдрна гэж биднийг үсгэсэн шүү дээ, тий. Тэгэл боловсралгүй тэнэг амтан байх юм бол чи амьдрч чадахгүй гээл, тий. Тийм сэтгэхгүйгээр биднийг үсгэсэн байхгүй юу, тий. Хүмүүжсэн. Гэтэл мэдлэгтэй болоод боловсралтай болоод 5 орны хэлээр ярьдаг байсан ч гэсэн зовлон гэдэг юм салахгүй. Ягаад тэгэхээр чиний өөрийн чинь одоо мөн чанар буюу Европ шиг нэг тийм үзэл баримтлал чинь юмыг ялгаж байгаа мэдлэг, ялгаж байгаа боловсрал, сайн муу гэж талцуулж хуваагдж байгаа тэр мэдрэмж чинь хүнийг угасаал зовоодог байхгүй юу? Доктор болно уу, профессор болно уу бүгд л зовж идэг байхгүй юу? Өрнийн боловсрал бол суур шалтгаанаараа хүнийг амар амгаланд хүргэдэг боловсрал биш байхгүй юу? Өнөөдрийн нийгмийн хүмүүсийн ингээ бүтээсэн олуулаа бид нэг шинжлэх ухааны боловсрал байна шүү дээ. Энэ бол одоо бас хүний ай тухт бол их сайн байна шүү дээ, тий. Машин тэр ихтэй мундаг хөгжил байна л да. Тэгтэл сэтгэлийн амар амгаланг өрнийн боловсрал шинжлэх ухаан өгдөг байхгүй да. Хүний дотоод жинхэнэ супер амар амгаланг сүнсний хөгжилд дорн дахны гүн ухаан, дорн дахны философи, дорны одоо бясалгалын шугамаар л багш нар гүрүү багш нараар л дамжуулж хүн өөрийгөө олж авдаг байхгүй, өөрийгөө бүтээдэг гэсэн үг. Жинхэнэ амар амгалан аж аргалд дорн дахны багш нараар шинжлэх ухааны мэдлэгээр бишээр хүрдэг байхгүй юу? Гэтэл өнөөдөр дунд сургууль, их сургууль, нийгэмд энэ боловсролыг өгөхгүй шүү дээ, тий? Жинхэнэ хүн болго боловсролыг өгөхгүй шүү дээ. Монголчууд би түрүү ярьлаа шүү дээ. Гудамжинд энэ танд таарахад баг хүн дүрстэй дандаа нохоо шиг архирсан хүмүүстэй би таараад байгаа байхгүй юу? Би чи олон орноор яваад үзсэн хүн байхгүй юу? Вьетнам, Тайланд, Непал, энтгэг тий? Манай монголчууд шиг ийм архирсан хүмүүстэй би баг л таарж байгаагүй. Филиппин, Вьетнам, Тайланд тэд архирдаг байхгүй манай монголч. Яг л нохоо шиг. Бурханлаг хүн хүртэл цочиж дэгдүүцмээр тийм аимшигтэй эвгүй болцсон байгаа байхгүй манай монголчууд. Энэ дүр зургаа ер нь манай монголчууд харахгүй л байна. Тэгээ бүр тэр нь мөн чанар нь болцсон тий. Уурлаад хэрэлдээл зодтолдоод явж явах ёстой юм шиг ойлгодог. Эн чинь хүний байх ёстой зүйл биш шүү дээ. Энд нэг том юм дутаад байна шүү дээ монголчуудад. Юу юм? Бясалгал нэх олон шашинтай, нэх олон мухар сүсгтэй тий. Цагаан сар болгоноор заслаа хийлгдэг. Тэгээ яага өөдлөхгүй байгаа юм байна монголчууд. Нэг юм ойлгохгүй байгаа байхгүй юу? Чи өөрийнхөө төлөө өөрийгөө өөрчлөх ёстой гэдэг юм үнэхээр ойлгохгүй байгаа юм. Болохоо байхаараа гандан очиж хэмрээсээ уншуулчаад чи сайхан болчдөг гэж итгэдэг байхгүй хүмүүстэй. Би хэмрээсээ хүмүүст уншиж явсан. Би лам ховц өмсч л байсан. Гэхдээ би жинхэнэ шашинлаг руу орсон болохоос биш би шашнаа хайсан ч биш. Одоо намайг ингээл үс мүсээ ургуулчаар лам ховцын тэр өмсгөө болцсон. Энэ ламаа байлаа. Энэ өстө чарлбаа болсон. Энэ буруу үзэлтэн тэр гэж ярьдаг гэсэн намайг. Буруу үзэлтэн гэж. Тэгвэл бурхан багш буруу үзэлтэн байсан юм уу? Бурхан багш энийг л ярьжсэн шүү дээ. Өөрөө өөртөө хэрэл бол өөрийгөө хариуц те. Шавнартаа бурхан багш бясалгал хийгээд өөрийгөө олохыг зааж исэн болохоос биш. Хариуцлагагүй байдлыг зааж байгаагүй байхгүй да. 90 оноос хойш манад их л олон шашин орж ирлээ те. Христийн шашинч хүчээ авлаа. Залбираал байдаг. Нэг л бурхнаас л юм гойс уусууд манайхан. Хэн аврагдсан тэгээд төвдийн
том эрен пүүчнэр нэрэл 30 жил бид нарт ном заалаа манай лам нарт авшига хүртээлээ. Нэг гэгэрсэн лам байна уу Монгол? Монголд нэг гэгэрсэн лам гарч ирэх юм бол над шиг юм ярин заа юу. Над шиг юм ярин. Хэмрээсээ уншуулахаа боль гэж баг хэлэн заа юу. Чи өөрөө өөртөө хэмрээсээ уншдаг бол гэж хэлнэ шүү дээ. Арай дээр нь тэр нэм самбул ам юм шиг үлээ те. Гэхдээ нэм самбул амыг ламнар нь атлаа гэдэг юм лээ шүү. Нөгөө чойрын гүнхаа үзсэн арай бодит арай нэг тийм өөр байхгүй одоо нэм самбул ам энэ бол арай өөр гэсэн үг. Нэм самбул ам бол ламнар дотроо бол арай гайгүй шүү дээ мань хүн. Арай үннийг хилдэг нь байхгүй юу? Гэхдээ би бас өөр юм ярьж шүү дээ. Нэм самбул битээр таарах юм бол адилхан юм ярих баг. Санаа нийлнэ шүү дээ. Нэм самбул ам битээр уулзаад ярих юм бол санаа нийлнэ гэсэн үг. Баасан сүрэн лам битээр уулзах юм бол төстэй юм байна. Битээр яриа нийлнэ гэсэн үг. Гэхдээ баасан сүрэн лам нэм самбуу хоёроос би арай шашиндаа арай уягдаагүй гэсэн үг. Арай жаах эрхчлөлттэй. Илүү чөлөөлөгдсөн гэсэн үг. Бас л үзэл баримтлал ёс суртахуун нөгөө номондоо баригдах гэж нэг юм байгаад байдаг байхгүй юу? Асар их зоригтой, асар их хэрэгчлөөтэй байж хүн юмд хүрдэг байхгүй юу? Тэр нь юу гэсэн үг вэ? Энэ оюун санаанаас салах хэрэгтэй шүү дээ, тэ? Пожиг хурдаар л энэ оюун санаа, энэ логик, энэ юмыг энэ юмнаас салалт үүсэж, энийг хэрэглэж амьдрах хэрэгтэй болохоос биш, энэний боол болж амьдрах хэрэггүй байхгүй юу? Шашинтан гэдэг чинь үзэл ойлголтод бас нэг юмд баригдчихад байгаа юм шүү дээ. Жинхэнэ шашинтан бол үзэл ойлголтоос хитээцсэн үнийг хэлнэ. Түрүү нэг динамик хөсөлгөлийг ярьсан шүү дээ, тийм ээ. Оошоо огшийн динамик хөсөлгөл бол үнэхээр гайхамшигтай л да. Оюун ухааныг маш сайн сулж өгдөг байхгүй юу? Ингээ сэгсрээд энэ логик энэ оюун ухаан чинь нэг тийм цэгцтэй зүйл байгаа шүү дээ. Энэ зөв, энэ буруу гэл ингээл нэг тийм ээ. Гэтэл динамик хөсгөл яадаг вэ гэхээр ингээ сэгсрээд энэ оюун ухааныг чинь бүр ингээ замбрааг болгоочдөг байхгүй юу? Нэгсэндээ паникнд оруулаад замбрааг болгочдөг гэсэн үг. Эмх цэгцгүй болгодог гэсэн үг байхгүй юу? Тэгээ эмх цэгцгүй болонгууд чинь тархич нь паниктаад ингээ доошо зүрх рүү гонж ирдэг байхгүй юу? Хүн төрөлхтөнүүд тархи төвтэй болоо зовоод нь шүү дээ, тэ? Зүрх рүүгээ орж ирвэл амар амгалан ажиргалд хүрнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр маш хурдан тархинаас зүрх рүү пан гэж унгаж өгдөг тэр бяцлаглалын техникийг техник нэг тийм аргыг боловсруулсан байхгүй доошо гэж. Тэр нь динамик бяцлал. Ялангуяа өнөөдрийн хүн төрөлхтөн бол ямар стресстэй, депресстэй хэцүү байна те. Олон жил бяцлал хийсэн хүмүүс ч гэсэндээ ингээд нэг тийм сонин гацчаад идэг байхгүй те. Гаццсан байдгийг ер нь бол бурханлагтай энэ эго гэдэг зүйл чи юм бүхэнтэй очиод наалтчдаг зүйл байхгүй да. Тэгэл бяцлаглалын дотоод нэг тодорхой хэмжээний нэг жоохон амар амгалан мэдрэмжэнд очиод наалтчдаг. Тэгээ нэг амар амгалан юм шиг эсвэл нэг зовлонтой юм шиг сонин хүн байгаад идэг байхгүй. Нэг амар амгалан хүн байжсэн гээд гэдэг байхгүй. Амар ууралдаг ч юм уу тийм аашилдаг ч юм уу. Тэр чинь нэг юм байгаад байна гэсэн үг шүү дээ. Нэг юмнаас салахгүй байна гэсэн үг байхгүй юу? Тэр юмнаас салгадаг нь динамик бяцлал гэж ойлгож байна. Тэгэл зүрх рүүгөө панкал унаал ороод ирдэг байхгүй юу? Нэг жигтэй муухай дагтарсан нэг тийм муухай хар өмдийг усанд богтой усанд дэвтээсэн юм шиг л болгодог байхгүй юу. Гэхдээ тэрий чи ингээ үрдэж байгаад хэрээсэн салгана штэ. Тэ? Үрдэж байгаад хэрээсэн салгана гэдэг шиг динамикчлал бол яг тэгдэг гэсэн үг байхгүй юу. Яг ингээд нэг юм салах гад нэг салж чадахгүй штэ эго чинь тэ. Ингээ салалт үүсгэх гээд байгаа ч юм уу ингээд ингээ сонирн биш штэ. Динамикчлал хийнгүүт шууд салдаг гэсэн үг байхгүй юу. Эгоноос шууд салт үүсдэг гэсэн үг. Динамикчлал хийхээр юу яд нь штэ. Өөрийнхөө биеийг өөрийнхөө ингээд гаднаас нь ингэж хардаг байхгүй юу? Мэдэрдэг гэсэн үг. Энэ би махан бод биш шүү дээ, би махуудаа ингээд яг дотоод мөн чанар нь тийм хөдөлдгүү тийм зүйл байдаг гэсэн үг. Хөдөлдгүү. Тэр хөдөлдгүү зүйлээ динамик бяцлал хийснээр харж болдог. Би
энтгэхт хүнээд сар болсон шүү дээ. Оошоо өгшийн бяцлаглалын төв дээр би сар бяцлагсан байхгүй юу. Тэгэхэд эхний 3 дахь хоног дээрээ шууд салт өгсөн байхгүй юу. Одоо энэ динамикслал хийх гэсэн балаж байгаа юм чи хөгжимд. Тэр чи оошоо өгш 30 жилийн өмнө яваад өгсөн ч гэсэн айцлаа буулгаж идэм л шүү дээ. Маш их хайр, энерги бууж ирж идэм бэл. Тэгээд 3 дахь яг ер нь бяцлагал нэлээд сайн хийдэг суйртай юм болохоор 3 хоног дээр л мэдэрч байгаа байхгүй юу. Сонь тийм мэдрэмжүүдэд орж исэн салалтын биенээсээ салах. Тэгээ маш их хоосорж байсан шүү дээ тэн чи. Маш их хоосорж байсан. Оошоо өгшийн динамик бяцлагал, оошоо өгшийн бяцлагал маш өндөр түвшний бяцлагал байхгүй. Ингээ монголчууд мэддэггүй. Би оошоо өгшийн бяцлагал дээр сар болчоод төв дээр нь маш их гайхамшигыг мэдэрчээд дараа нь бодгаяад очиод одоо энэ Монгол дэлгэрээд байгаа вебшна байгаа шүү дээ. Коинка өгшийн вебшна. За, жоохон байж байгаа. Тэгээ тэнд одоо миний бяцлагалд нэг сууж исэн нэг хүүхэн хэлээдсэн байхгүй юу. Ус вебшнад энэ Монголын энэ вебшнад их олон жил суусан хүн гээд 15 жил мэл суусан юм шиг л дээ. Тэгээд багшаа та энэ вебшна бяцлал хийх юм бол та ястай хөөрөөд нисээд өстой балална та суугаараа гэдээсэн байхгүй юу. Тэгээ би ч нөгөө жил явахдаа судалгаа хийж явсан юм чинь. За яг суугаад үзчихье ер нь ямар хөө бяцлал байна судлаад үзье гэж бодсон. Тэгээ 10 хоног суусан. Энерги нь мэдэрсэн л те. Зүгээр коинка өгшийн тэр нөгөө яриа нь бол энэ тантр гэх юм уу очир төлгөнтэй төстэй дүү. Бас нэг тийм зөв номлолтой юм шиг. Энергийг нь бол би их өндөр түвшний энерги биш үү гэж харсан шүү дээ. Оошоо багшийн бяцлаглалын төв дээр очиж мэдэрсэн тэр хүчрхэг бурханлаг энерги хажууд 10 дахин бага. Бүр маш бага гэж ойлгож байна. Тэгээ би 3 хоног суусан ингээл гэрэл мэрэл юм хуман орж ирээл бүр өстэй нэрээ Эверестийн оргил дээр гүйж явсан хүн чинь бүр уулын бэлт буугаад ирж байгаа юм шиг мэдрэмж авч байгаа байхгүй юу. Сонирн болж байгаа байхгүй юу. Энэ биш байна гэдгийг харсан шүү дээ. За энэ үнэхээр биш байна гэдгийг хараад одоо ялгааг ингээд мэдрээд шүү дээ тий. Над шиг ийм мэдрэмж нь арай өөр болцсон хөгжсөн улсууд л энэ ялгааг та нарт хэлж өгөх байхгүй юу да тий. Тэгэхгүй бол хүмүүс мэдэхгүй шүү дээ. Вебшна бяцлагал бол зүгээр анхан шатны бяцлагал мэдэхгүй хүмүүст бяцлагал гэж нэг иймэрхүү юм байдаг маа гэдэг ойлголтыг л өгөх хэмжээнийх болохоос биш. Цаашлаа левел өсөө явах юм бол биш байгаа байхгүй юу. Өндөр түвшний бяцлагал огт биш. Гэтэл өнөөдөр оошоо өгшийн бяцлаглыг хүмүүс ойлгохгүй шүү дээ тий. Оошоо өгшийг өстэй нэг эвгүй нөхөр байсан гэл янз бүр юм бичээл гэдэг байхгүй нөхдөөд гэтэл оошоо өгч чинь супер бяцлаглыг боловсруулад яваад өгсөн тийм гэгэнт юм байгаа байхгүй юу. Тэгэл би л одоо энэ уг нь та нарт хэлэх юм да. Та нар бол яг ингээ бодитоор нь туршиж үзэх хэрэгтэй. Тэгээ оошоо өгшийн бяцлаглалын төв дээр одоо янз бүрийн бяцлагаач нар очлоо гэхэд дотор нь ингээ маш хүчтэй хоосордог байхгүй юу? Хоосорно. Бурханлаг энерги, бурханлаг мэдрэмж тэр бүх юм чинь зүгээр амбардаал гаргач тийм лээ. Юу чгүй хоосолдог. Оошоо өгш хэлсэн байдаг штэ. Гэрт байгаа тавилгуудаа солиод шинжлэх гэх юм бол хуучин тавилгаа гаргаж ээж орон зай үүсгэж шинэ юм орж ирнэ гэж хэлдэг те. Тэрэн шиг миний Тайландаар, Вьетнамаар энэ төр явсан. Ариавал Гуанин бурхан, Манчир бурхан гэл маш олон бурханлаг энергиээр сүлж байгаа. Нэх гой нөхөр ороод ирсэн чинь нөгөө хамаг миний бурханлаг энерги чинь шахаа гаргачих жоохоо байхгүй юу. Тэгэл 10 хоног дээр нь бүр айгүй сонирн болоод хоосроод за 20 дахь хоног дээр бүр өстэй хинч болж байгаа байхгүй юу. Миний мэдрэмжээр бол нэлээд сайн бяцлагалдаг олон жил бяцлал хийсэн улсууд энэ төр бол 7 хон чадахгүй оошоо өгшийн бяцлагын төв дээр энтэгтэйдэг. Намайг энэ төр та нар дагаад очих юм бол өөр бах. Хоосроод багшаастай хэцүүдлээ балаалаа яана энэ төр гэвэл багш хажууд байгаа учраас зүгээрээ наадах чинь туулал та энэ төр гэл хэлнэ шүү дээ тий. Зүгээр яг багшгүйгээр очих юм бол одоо энэ ариавлын бяцлагаач энэ төр бол 7 хон чадахгүй. Шууд хамаг юм мэдрэмж нь бүх юмд байхгүй болно. Тэгэл айц орж ирэл зүхтаа. Шууд зүхтаа. Тэгээ 27 8 дахь хоног дээрээ бүр яг хоосроод бүр сонирн болоод хинч шишийн мэдрэмж гэдэг их сонирн байхгүй да. Бүр эгогийн чинь хүртэл гаргааждаг байхгүй да. Одоо нарийн төвшний энэ оюун санааг хүртэл хүн хэрглэж амьдрах ёстой л доо. Яг оюун санаагүй болох биш, оюун санааг хэрглэж амьдрах гэсэн үг байхгүй юу? Гэтэл
ер нь юм байхгүй те. Ёстой нам хоосордог байхгүй. Тэгээ 28 дахь хоног дээр нам хоосорчаал сонин нэг тийм хоос нөхөр суужсэн чил панк гэж ороод ирсэн шүү дээ. Ош өгшийн авшиг нь тэгж орж ирд юм бэл. Ош өгшийн энерги юм уу да авшиг нь. Тэнд ош өгшийн хувилгаан бий байж идэм билээ л дээ. Пиц үеэрээ байхгүй шүү дээ. 30 жилийн өмнө явцсан ош өгш те. Ямар нэгэн залгамжлагч тэнд байхгүй. Ямар нэгэн багш байхгүй. Туслах багш нар зүгээр нэг тийм бяцлаглалын арга техникүүд бол заадаг хүмүүс байсан. Гэхдээ нэг нөхөр ингэ суучаал ном номлоод байгаа юм байхгүйсэн. Айгуу сайн. Ош өгс зүгээр хувилгаан биеэрээ шууд удирддаг юм билээ. Тэгээ надад авшиг өгсөн шүү дээ. Би ош өгш авшигыг авсан. Дүүрэл ороод ирсэн шүү дээ. Янзын гоё. Гайхамшиг. Одоо ош өгш бол манай ноён утгаттай төстэй байхгүй юу? Ноён утгат бол ош өгштэй төстэй бяцлаглууд дэглэж исэн юм билээ л дээ. Ер нь бол. Тэгээ би ош өгшийн бяцлаглалын төв дээр сар болчоод хоошоогоо тэр Непалд Лон Бадамжина бурхны бяцлаглал бүтээл хийж исэн агууд нь ирсэн. Тэгсэн тэр хоёр энерги нь холбоотой байсан шүү дээ. Лон Бадамжина бурхан ош өгш хоёр айгүй холбоотой юм лээ цаагаараа. Тэгээд энтэгт нөгөө сар бяцлахад тэнд байсан нэг энтэг тийм ош өгшин шав нэг энтэг хүн тэр Лон Бадамжина бурхны агуу дээр ирсэн явжсэн шүү дээ. Тэгэхээр тэд нар сүнслэгээрээ цаагаараа Лон Бадамжина бурхан ош өгш хоёрыг холбоотой гэдгийг мэддэм билээ л дээ өөрхий. Энергиэрээ юм холбоотой байсан тэр хоорондоо. Юм гэдэг чинь сонин штэ. Ош өгш Лон Бадамжина бурхны хойд дүр байсан байвал яах юм те? Мэдхэд хэцүү байхгүй юу? Лон Бадамжина бурхан ош өгш болоо төрсөн байж болно штэ. Төрсөн байж байгаа явсан ч юм уу те? Байх магадaltaй яг үнэ хэлэхэд ош өгшийг айгүй муугаар энэ төр хилдэг буддистууд энэ төр байдаг байхгүй юу? Гэтэл Лон Бадамжина бурхныг шүтээл миний багш гэл те? Одоо энэ биш те Лон Бадамжина бурхан манай ноён утгатын шүтжсэн бурхан байхгүй те? Тэгснэ ош өгш гэсэн чинь нөгөө бурхан нь ош өгш болоо төрсөн байсан байвал яах юм? Ош өгш чинь тэр 16 дугаар гармаба хэлсэн байдэн шүү дээ тий. Манай гарчдын шашинд том хувилгаан лам байсан юм урд төрлөн гэж гармаба хэлсэн байдаг шүү дээ. Ош өгшин шавд. Төвдийн том лам байсан гэд ош өгшиг. Одоо Мелвагдын шашин гэсэн үг шүү дээ. Гарчдын шашин чинь Мелвагдын том одоо шашны юу? Одоо би бол ош өгштэй айгүй холбоотой байхгүй юу? Би 12 оноос бяцлал хийж эхлэхэд ош өгштэй холбогдсон сонин. Миний зүү дээр орж ирээ. Ош өгш. Тэгээд яагаад ош өгштэй би юм сонин холбоотой юм болоо гэж бодсон чинь одоо гарчдын шашинаараа цаагаараа холбоотой юм байлээ. Тэрийг нь би бас дараа нь мэдсэн л дээ. Гарчдаа буюу Мелвагдын одоо үнсэлсэн шашнаар цаагаараа ингэж барилдлагатай гэх юм одоо ош өгштэй. Тэгэл ош өгшийн бяцлаглалын төв дээр энтэгт очиход зү ингээд дотоодороо бол би ош өгшийг маш их мэдэрсэн шүү дээ. Маш их хайрлаж ирсэн намайг. Миний хүү гэл ингээд. Урд насны барилга гэж юм агуу зүйл байгаа байхгүй. Бүр 1000 жилийн өмнө би ош өгштэй барилгатай байсан баг. 1000 жилийн өмнө ч юм уу. Хамт бяцлаглал хийж исэн ч юм уу. Өөр юм байгаал юм байл л дээ цаана. Дамб тамжид галмадууд агын чива гэж байдаг байхгүй юу? Одоо бодморын зэрэг дээр гардаг. Шашин бүгдийг харшлал өгөө онохын эрдэм гэж. Эцсийн эцэд бүгд нэг байдаг байхгүй юу? Оошоо багш, Мелбо гэд. Тийм ээ? Энэ Лон Бадамжина бурхан одоо энэ Делава, Нарава, Бодидарма гэдэг ч юм уу. Бүх шашнууд нэг цаана нэг л үннийг хэлсэн байдаг. Жохон өөр юм шиг, хэлбэр нь өөр юм шиг боловч нэг л үнэнд тулж очдөг байхгүй юу? Манай танаа шашин байхгүй. Манай буддын шашин танай шашин гэж ярих хэрэггүй. Дэлхий дээрх шашныг үнсэлсэн бүх бурхад бол цаана бүгдээрээ Эверестийн оргил дээр хэд хэдэн талаас нь гарсан л хүмүүс гэсэн үг. Том гигантингуудыг, том бурхтуудыг муу сайнаар ярих их буруу та. Ер нь бол мэдлэггүй, боловсралгүй, дотоод хөгжилгүй болохоор л хүн юмыг ялгадаг юм билээ те. Манай танай гэл те. Нөгөө өөртөө сөргөлдөж байгаа энэ зөв, энэ буруу гэдэг тэр мэдрэмжүүд нь явсаар хагаад том
бурхтыг гэгээнтэнгүүдийг хүртэл манай танаа гэж ялгах хэмжээнд хүрч байгаа байхгүй тийм. Хүний эго шүү дээ эцэст энэ бол. Тэгээ явж ухтаа хүн өөрөө хамгийн том өөрөө өөртөө бурхан байхгүй юу? Оошо багш энэ том бурхтууд манай ноён утгад энэ гэгээнтэнгүүд дэлхий дээр яах гэж заларсан юм бэ гэхээр чи бурхан шүү гэдгийг л таниулахын тулд заларсан байхгүй юу эдгээр чинь. Өөрийгөө шүтүүлэхийн тулд биш. Өөрөө хүний биеэр хүн болж төрөөд хүний өндөрлөг хөгжилд хүрээд дараа нь яг над чиг чи адилхан болж чадсан шүү гэдэг мессежийг хүн төрөлхтөнд өгөх хамгийн том зорилго нь гэдэг байхгүй юу? Бурхан багшийн зорилго ч энэ байсан шүү дээ. Бүх гэгээнтэнгүүдийн зорилго нь энэ. Өөрийгөө шүтүүлэх зорилго нь хизээч тэд нар байгаагүй байхгүй юу да. Эцэст бурхнаас багшаасаа чөлөөлөгтөнд хүн хүрэх ёстой байхгүй юу да. Хүний шүтлэг бол яг нарийн ухах юм бол айдас л байдаг байхгүй дээ. Эгоны айдсаар шүтдэг. Энэ олон дэлхийн энэ олон шашин шүтлгүүдийн цаана зүгээр л айдас байдаг байхгүй да. Зовлонгоос айсан айдас. Хүн гэгэрх юм бол сэрх юм бол айдсаасаа чөлөөлөгдөнө. Айдсаас чөлөөлөгдөх юм бол бурхныг шүтлгээс чөлөөлөгдөнө. Тэр үед чи бурхан болох болно. Бурханд айдас байхгүй гэсэн үг. Айдас гэдэг чи эго шүү дээ. Эгоноос бүрэн салах юм бол яг бурхан болох нь шүү дээ. Бурхан болох үед чи бурхтуутай гар барина. Залбирах биш гар барина. Тэврэлтэн. Өөрийгөө дарихаар мэдэрнэ. Хажид бурханаар мэдэрнэ. Өөрийгөө дагнаар мэдэрнэ шүү дээ, тэ? Хизээч өөрийгөө мяалахгүй. Хизээч өөрийгөө дор дамтан гэж ботхоо мэдрэхэ болно. Би өөрийгөө дор дамтан гэж хизээч боддоггүй байхгүй юу? Надад тийм бодолч байхгүй. 10 хэдэн жилийн өмнөөс эхлээд би өөрийгөө дор дамтан гэдэг бодлоо хайсан. Чамаас өөр хэн хайрлах юм энэ ертөнцид? Чи өөрийгөө хайрл, чи өөрийгөө хүндлэхгүй бол чамайг хүндлэх хэн хүндлэх юм? Хамгийн агуу бурхан чиний дотор байхад хамгийн дотоод агуу бурхнаа хог шаар мэт үзчээ чи ямар бурхны өмнө очиж сөхрөх юм? Бурхан дээр очиж сөхсөрөх ингээл мөргөөл залбирахад бурхан чи надад мөргөх хэрэггүй ч гэж хэлж магадгүй шүү дээ. Яагаад гэвэл чи өөртөө мөргөөч гэж хэлнэ шүү дээ. Чи өөрийнхөө дотор байгаа агуу бурхныг үгүйсгчээд чи ямар нүрээрээ надад мөргөөд байгаа ингээ загнуул яах юм бурхан? Тэ? Ингээ бодохоор айгүй сонирн байгаа байхгүй юм гэдэг чинь. Би буддизмаар 10 жил буддын ном үзсээд явж исэн мөртлөө би таг сохорл явж исэн мэлээ. Би гэгэрсэн, сэрсэн багштай уулзсан байхгүй юу? Тэр нь монголхон байсан шүү дээ. Далаа огшоос хүртэл очиж авшиг аваад байсан ч гэсэн надад хинч туслаагүй байхгүй юу? Дэлхийн хамгийн супер гэж байгаа багш нар дээр нь би энэхт очисон. Хинч намайг миний хөө чи бурхан шүү. Чиний дотор агуу хүч байгаа гэж хэлээгүй. Шүтлгээ хэлбэртэй л яваадсан. Өмнө очиод мөргөөл байсан болохоос биш. Намайг өөрийгөө минь таних хинч хичээл заагаагүй байхгүй энэ шашны энэ шашныхан. Зүгээр л нэг юм энгийн хүн сууж исэн шүү дээ. Тэгсэн чинь яасан? Супер амтан байсан шүү дээ багш маа. Хамгийн агуу хайр нэгүүлсэл бол минийхөө чи өөрөө бурхан шүү гэдгийг хэлж чадах зоригтой хэн нэгэн байхгүй юу? Өөрийгөө бүтээх хэрэгтэй, өөрийгөө олох хэрэгтэй за. Би өөрийгөө хэрэгжүүлсэн, би өөрийгөө тодорхой хэмжээнд олцсон. Би үнэхээр сайхан байгаа учраас би монголчуудаа би та нарт мессежийг өгч штеп. Гэхдээ ийм хүн ингээ яриад тахад чи зовоод байж ивэл одоо онцгүй л байна нэр. Нэр тэ? Би энэ зам миний ашрам дээр хүрээд ирээч. За бүр мөнгө төлөхгүй ч хүртэл хүрээд ирээч гэсэн чинь нэг ч хүн ирээгүй. За яа. Зүгээр хүрээд ирээч гэж хүртэл би хэлсэн шүү дээ хүмүүс. Гэхдээ тэгэхээр зовлон тол дуртай байхгүй даа хүн тий?
Яг гоо багш нартайгаа уулзах юм бол би тэмрэлтэй л уулзна. Их энгийн болчдөг юм дөө. Хүн дотоод нь өсөх тусам энгийн гадна талдаа шүтлэг мухар сүсгийн хэлбэргүй болж эхэлдэг байхгүй юу? Би багшигаа 3 жил дагсан. Гэхдээ багштайгаа анх уулзахад сүрдээд айгаад байдаг байсан л да. Хажууд нь суухад эйгөө айддаг байхгүй юу? Гэгэрч зүүн ч нөгөө хоосон чанарт төрцөн ёроолог хангал мэт нөхөр бай сууж идэг байхгүй юу? Маш их инэрл нэгүсэл, маш их хайр. Хүн хайрыг хүсдэг мөртлөө хайраас айдаг шүү дээ. Та нар сонирн байна уу? Тэ? Хүн хайрыг хүсдэг мөртлөө хайраас айдаг. Тэгэхээр юу гэсэн үг юм? Хайр гэдэг зүйлийг мэдрээгүй, бүр хайрын тухай ойлголтч байхгүй хүн явж идэг байхгүй. Би 30 насны дээрээ зөндөөл охтуудад дурлж охтуудтай найзалж ирсэн. Гэхдээ би хайрыг мэдэхгүй явжсэн байхгүй. Жинхэнэ хайртай уулзсан чинь сүрдээд байгаа байхгүй. Хайр гэдэг бол ёроолог хангал мэд. Эгоны нөгөө эсрэг тал нь байхгүй юу? Эгоны хайр гэж бид нар андуурладсан биз дээ хөөхт багтаа тий. А жинхэнэ агуу хайр бол хөл алдам зөвлөдөг байхгүй юу? Багшийнхаа хажууд би очиод ингээд сууж штэ тий. Багш эго байхгүй болцсон хажууд нь эго очихоор эгогүй мөн жанаас айдаг байхгүй юу? Эзгааргүй болцсон тийм бурхны хажууд хүн айдаг. Айдсан одоо шүтлэг болж өгөрдөг гэсэн үг байхгүй юу? 3 жилийн дараа багшаас айхаа болсон штэ. Багштайхаа нэгдээд улам эгогүй болоод хоосроод эхэлсэн чинь яасан? Энгийн болсон хайр дуусч штэ хүн. Тэгээ айхаа байсан штэ багшийн хажууд. Хажууд нь гэцээ хэвдчихэд байсан штэ. Хажууд нөгөө шавнар нь айгаал чичрэл яж хад чинь би айхгүй хажууд нь сууж яадаг байлаа. Хөл мөлөө бараг хажууд нь ачаад энэ төр ингээ хэвдцээ. Тэгэл багшийн хажууд бас шээс мессенжер яриа бичдэг шин. Тэгсэн чинь багш намайг хараад та нар энэ хин шиг бай гэдэг байхгүй юу? Яг тэгэхээр багш намайг толдож штэ. Өөртөө нууссан, нэгдсэн, нийлцсэн, өөрхөн дотоод бурханлаг хайрыг мэдрээд эхэлсэн нэг зөв нөхөр хажууд нь ингэж л багш хин нэгэн шавийг багш ингэж л ургуулдаг байхгүй. Гол зорилго нь энэ штэ. Миний багш агуу багш байсан байгаа үстэй тий. 3 жилийн дотор намайг ургуулад амбаардад хөөгөө явуулсан байхгүй юу? Одоо ертөнц чиний багш. Энэ амьдрал чиний багш яв гэд намайг хөөгөө явуулсан шүү дээ багш маа. Жинхэнэ агуу багш юм байдгийн заа юу. Миний багш хуурамч амтан байсан бол миний хажууд бай. Чи шүтөө гээл би өглөө болгон 108 мөрөх байсан юм хайшиг хуурамч өгш хажуу тий. А жинхэнэ багш бол агуу нь юм байдаг байхгүй юу? Заах юма заагаал амбаардаа л явуулна чамаа. Би чамд заах бүх юма заасан. Одоо амьдрал чиний багш. Баяртай. Мислаад явуулдаг байхгүй. Хөвчлөлтэй шавсан нэрэ. Багш нар тэгээ шавыг өөрөө хэн нэгэн өөрөөгөө олохтол тусалж яадаг байхгүй да. Олохт нь тусалж яадаг. Өөрийгөө бүтээхт нь тусалж ил байдаг. Надтай маргалдаа заргалдаад ах хүн ер нь их байхгүй байх гэж би бодож байна. Би зөндөө хүмүүс тусалж байгаа заа юу. Би зөндөө хүмүүсийг өөрийгөө олохт нь тусалсан. Одоо ч тусалж байгаа. Надад хуурамч юм байхгүй за. Би хуурамч багш биш. Би хүнийг ашиглагч биш. Бүх төвшөнд нь би хүнийг ашигладаггүй заа юу. Бясалгал хийцгээ. Бясалгал хийн гэдэг бол чи өөрийгөө олно л гэсэн. Чи өөрийгөө ол. Энэ дэлхий дээр та нар аж аргалын төлөө яваалгаа эцээ энэ юу юм? Чи өөрийгөө л олох гээд байгаа байхгүй. Чи гадаа биш чи зүрхэндээ байгаа заа юу. Зүрхэнд чи байгаа штэ. Чи өөрийгөө хайгаад байгаа байхгүй. Айгу. Нөгөө хүмүүс гэгэрхээр гэгэнтэнгүүд өөрийгөө өстө маш их шоолж инээдэг гэдэг байгаа байхгүй. Хагаал гэсэн юм нь өөрхөн дотор байжсэн гэдэг. Өөрөө байсан гэдэг. Ойшог шилсэн байдаг штэ. Чи бол амьсгалаасаа илүү ойрхон. Дэндүү чи ойрхон учраас чи өөрийгөө олохгүй байгаамаа гэдэг байна. Дэндүү ойрхон гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг ер нь ойлгоход гэгээр л бол яг үнэндээ дэндүү ойрхон зүйл байхгүй заа юу. Амар хэцүү болоод гүн ухаанжуулаад энтгэгт 20 жил боддын гүн ухаан үзэж ээж үсээ усуулаад эхнэр мэхнэрээс татгалзаж ээж л гэгэрх ёстой гэд нэг тийм хүндрүүлээд хэцүү болгоод байна шүү дээ тий.
хэцүү болгоод байгаа байхгүй юу? Гэтэл дэннөө хэлбэр заяа. Айгу амархан байгаа байхгүй юу? Гэгэрэл гэдэг чинь. Би ч одоо энэхийг 4 жил гүн ухаа үзсэн зүгээр мэдлэгээр л гэгээр маш их гүн ухаа үзчихэж л гэгэрнэ гэдэг тийм ойлголттой нөхөр Монголд иржсэн шүү дээ. Тэр бүхэн бүгдээрээ худлаа заяа буруу юм байлаа. Яг би буддизмаар 10 жил явсан. Тэгтээ би ганц сайхан зүйл авсан нь багшийг шүтэх, багшийг хайрлах хүндлэх талаар буддизмаас маш гайхамшигтай би хичээл сургууль багш нараас сонссон. Тэр нь надад зол болсон юм байлээ. А бусдаар бол чи төвд үсэг мэднэ үү, мэдэхгүй юу, гүн ухаан үзсэн байна уу, үзээгүй байна уу гэгэрэлд пайдлаа байхгүй заяа. Ямар ч хамаагүй чи зүгээр бясалгал хийгээд сэрж болно. Амьсгалж байгаагаа энэ төр анзаарах чамд ухамсар байна штэ. Чиний ухамсараа хөгжүүлэх тийм амархан зүйл байхгүй да. Амьсгалж байна тэргээл тийм ээ. Амьсгалын цаанд бий байна гэдээ өөрийгөө олох нэг тийм хэцүү биш. Хэтэрхий гүн ухаанжуулаад байгаа юм. Ер нь бол заяа. Хэд тархиар ингэж одоо тархиных болгоод байна штэ тий. Тэгэл оройгүй хүн хөршгүй мэд зүйл мэд ойлгуулад байгаа чинь буруу байхгүй юу? Ер нь бол заяа. За дээрээс нь хүн бүхэн адилхан манайхан заяа. Нэг онцгой тусдаа нэг хүн төрчөөл биднийг энэ дээр аврах гэдэг юм биш. Хүн бүхэн худагт хувилгаан заяа. Хүн бүхэн хувилгаан шүү дээ. Хүн бүхэн бурхан чанартай. Гэхдээ энийг би хэлээд байгаа юм шиг. Энийг бурхан багш хэлсэн шүү дээ. Хүн бүхэн бурхан. Хүн бүхэн бурхан чанартай. Хүн бүхэн гэгэрэх боломжтой. Гэмтэн бүхэнд ирээдүй байгаа. Гэгэнтэн бүхэнд өнгөрсөн үе байгаа гэж хэлж байгаа шүү дээ. Гэгэнтэн буюу гэгэрсэн хүнд өнгөрсөн үе байдаг буюу худалж байсан, хулгайч байсан, бүр алд орчинч хүн байсан байдаг шүү дээ. Гэгэнтэн дотор тий. Хүн өөрчлөгдөж болдог байхгүй юу? Чи яг өнөөдрөөс ч өөрчлөгдөж болно. Шал өөр хүн болж болно. Боломж байгаа. Бурхан багш энийг тунхагласан тий. Хиндու шашны кастын 4 каст байсан шүү дээ. 4 ингээ хүнийг 4 ялгцсан тий. Гуйлахчин буюу шуудраа гэгээхгүй бүр авшиг өгөхгүй гээл тий. Нөгөө Берман хиндүү гэл ам нар нь тий. Бүр мөрөн дээр нь ч гიშгэж болохгүй гээд гомом хорсог шүү тий. Тэгсэн чинь бурхан багш шууд авшиг өгөөл шаваа болгодог байхгүй. Тэгсэн чинь нөгөө лам нар нь гайхаад цочвол бөө юм болдог тий. Хөвчлөлтэй шүү. Оошоо огшоос яг адилхан байсан байхгүй юу? Оошоо огшийн дэлхийд дээр ямар гайхамшигтай үзэгдэл болсныг хүн төрлөختөн монголчууд ойлгох хэрэгтэй. Оошоо огш бол супер бурхан байсан заяа. Супер гигантэн байсан. Агуу гигантэн. Оошоо огшийг хязгаарч муулж болохгүй хэн нэгэн хүн заяа. Тэнийг молгоо болохоор л хүн муулж байгаа юм. Буруугаар ярьж байгаа. Эн чин цөвтэй. Намайг над руу энэ төр хувь чат бичдэг хүмүүс. Би таныг маш их хүндэлдэг, таны үгийг сонсдгоо. Тэгтээ та Оошоо огшийн талаар яриад байгаа чи надад таалагдахгүй байна. Юу яриад байгаа юм бэ? Намайг багш гэж бодч л байгаа бол миний багш нарыг яага багш гэж бодож чадахгүй байгаа юм чи? Тэгэхээр намайг хайрлж хүндэлж чадахгүй байх гэсэн үг. Надад итгэхгүй байх гэсэн үг шүү дээ. Эний чинь оюун ухаан, эний чинь лог зөрчил гэж хэлээд байгаа. За эний чинь зовлон гэж хэлээд байгаа. Та нар маань тэгээд бясалгал хийх өөрсдөө цаг зав гаргаач ээ. Үхэл мөнхөс шүү дээ. Хамгийн хайртай дотны чинь ах トゥ найз нөхөд энэ дэлхийгээс явчлаа штэ. Үхэл баарахгүй ирнэ штэ. Тэ? Яагаад завгүй байгаад байгаа? Яагаад бясалгал буюу дотоод сүнсээ хөгжүүлэх талаар анхаарахгүй байгаа юм бэ хүмүүс? Нүдэн дээр нь хүн ингээ өнгөрөөд байгаа чинь тэ? Завгүй л хүмүүс байгаагүй гэдэг тэ? Завгүй юуны төлөө амьдраад байгаа юм? Би саяхан бод сэтгэлийн бясалгал бясалгасан бид нар тийм ээ. Бод сэтгэлийн бясалгал бас надад тийм сонин гоё мэдрэмжүүдийг бас өгсөн шүү.
бод сэтгэл их бяцлах юм бол хуваа хичээхэ болно л гэсэн үг байхгүй юу? Би яагаад өөрөө ганцаархнаа гэгэрж ач аргалыг мэдрэх хэрэгтэй юм бэ? Би бусдаагаа хуваалцсан. Бусдад гоё юм байна гэдгийг үгүй гээл те. Би жил аялаад явсан. Маш олон орноор яваад ирсэн. Монголд ирсэн чинь надаас бяцлагал миний шавнар надаар бяцлагал заалгадаг улсууд гэрэл гэгээтэй гэгээн хүмүүс суужсэн шүү дээ. Би тэгээ хэлээл гоё. Гаднаас янз бүр юм хайж гүйхвш Монгол цаахан багш нар байна гэдэг тий. Би жил аялахдаа өөрийнхөө багшийн хэмжээний гигинтэнд таараагүй шүү дээ. Хичнээн олон сүм хийдээр орсон, олон лам нартай уулзсан шүү. Яг би ч одоо 4 жил нийтэд бяцлага зааж байна. Тэгээд ер нь нэлээд сайхан болж байгаа улсууд зөндөл байна л да манайхнаас тий. За ингэсгээд яриагаа өндөрлөе да. Өнөөдөр нэг иймэрхүү юм ярьлаа. Тийм ээ. Хошоог шиг жоохон түлхүү ярьчлаа. Манай лам нар их бяцлал хийх хэрэгтэй дээ. Энд таарахад манай лам нар сүйд болоод байдгийг намайг таниал ингээл бэлгшээ гээл надтай уулзсандаа талархаад байдаг ш лам нар. Тийм л болцсон байлээ. Монголын лам нар би танихгүй лам нарыг намайг таньдаг л болцсон байлээ. Хүндэлдэг, сонсдог. Тийм учраас манай лам нар надтай нэг 10 сайхан лам ирээд би 10 сайхан ламыг Монголын хамгийн мундаг лам болгоод өгөх юмс тий. Супер лам болгож чадна шүү дээ би. Надад саяхан бас тийм мэдрэмж төрсөн. 10 гайхамшигтай гэгэнтэнгүүдийг би гаргаж өгөх юмсан. Төрүүл хийсэн тий. Бодисатва нарыг. Монгол эзэнгүү гэж та нар бодоод байна уу? Монгол эзэнтэй болчиход байгаа шүү дээ одоо. Би ганцаараа биш. Надрахаа 2 3 гайхамшигтай багш нар Монголд байна. Гэхдээ тэд нар дандаа богднор байгаа байхгүй юу? Богд гэгэнтэнгүүд. Тэгээ ийм багш нар байхад одоо тэгэхэд зовоод байгаа хүн шаардлагагүй байна тий. Зовлон бол эгонд байдгийн заяа сэтгэл зүйд байдгийн. Үнэмлэхүй зовлон. Богд зон ховоо ч юм уу түүхэндээ багш нар гарч ирж байх үед бол өөрсдөө л гарч ирж исэн байт юм л да. Лелава нарва түүхэн бодит арма тий. Томчууд бол өөрсдөө гарч ирж исэн байт шүү дээ. Өөрөө цойлон гарч ирж исэн. Бурхан багш хаан хүү байсан байж ич өөрөө л бас гарч ирсэн шүү дээ тий. Хаан хүү хунтайжийнхаа нэрийг бурхан багш ашиглаагүй байхгүй юу? Амьдралын хамгийн доод цэг рүү бурхан багш унаад үлсэд сангах, гуйлагчлах тэр бүх зовлон биеэрээ туулж мэдрээд хамгийн доод цэгээс нь дээш гарч ирсэн байхгүй да бурхан багш. Тэгснээрээ агуу багш болсон байхгүй бурхан багш. Бурхан өөрөө энийг сонгосон биз дээ. Хүн гэгэрий гэвэл бүх юмыг бас адилхан үзэх хэрэгтэй гэдэг заяа. Шууд өргөмжлөгдөөд явчих болдгоо. Өргөмжлөгдөө шууд явчвал хүн гэгэхгүй. Өсөх, цангах, зовох. Мөнгөгүй байж үзэх. Хайртай хүндээ хаягдж үзэх, бүх зовлон үзэх хэрэгтэй байхгүй юу? Худлаа ярьж үзэх, хулгай хийж үзэх. Худлаа ярьж үзээгүй, хулгай хийж үзээгүй хүн ойлгохгүй шүү дээ. Хулгайч хүн ирүүл яхаа ойлгохгүй юм. Би хулгай мэдэхгүй гэх юм уу? Аварч чадахгүй шүү дээ, тий. Биеэрээ сүлээ гаргасан байх хэрэгтэй байдаг. Тийм учраас би яагачгүй 10 хэдэн настай жоох хүүхдүүдийг утга товилгаан болгоод байгаад би дургүй байдаг байхгүй юу? Тэр хүүхд хизээ худлаа ярьж, хизээ хулгай хийж үзэх юм. Хизээ нэг хүнд хайртай болоод хаягдж үзэх юм. Хизээ хүний зовлон үзэх юм бэ тэр? Тэгээ хүний зовлонг мэдгүй хүн яаж хүн аврах юм? Тийм хүнийг хутаг товилгаан бурхан гэдэг өмнө нь бишрээ сөгдөө суувал тэрэн шиг харлаган юм бас байхгүй.
Бид нар хүнд ямар хүнд оюун санаагаа даатгах юм? Бурхан багш шиг өөрөө зовоо гараад ирсэн зовлонг мэддэг, бас зовлонгоос гар гарах замыг мэддэг хүнээс асуух хэрэгтэй байхгүй юу? Мухар сүсгээр биш гэсэн үг. Нэг ноён утгтын хойд дөр тодорлоо гэж өмнө 108 мөргөд байх хэрэггүй гэсэн үг заа юу. Бодит үнэн ийм за. Эцэстэйгээ чи өөрөө л аврагдах гэдэг юм. Аврагдах зам мөрөө туулцсан багшаар заалгадیں۔ За ёо. Туулцсан багшаар. Гитэлцэн хүнээр. Одоо ч амар юм болж тэ. Саахан сертификат ингээл хэвлээл. Мэ гэгэнт ингээл тэ. За уучлаарай юм ярьсан. За ёо. Би зүгээр та нарын төлөө л ярьж байна. За ёо. Та нарын төлөө л ярьж байна. Бурхан багш магадгүй ийм л юм ярьжсэн баг. За. Ноён утагт ийм л юм шавнартаа ярьжсэн. За ёо. Би монголчуудтай бас ийм л юм ярина. Би өөр зам мэдэхгүй. Би мэддэг замаа л ярьж байна. Би мухар сохор зам мэдэхгүй. За ёо. Би мухар сохор замаар одоо явдггүй. Би хүмүүст ийм юм заадаггүй. Шууд амрлын хаалга татчихнэгээд орох би ийм л замыг мэддэг гэж боддог. Миний ярьж байгаа яриа энэ төр өөр л дөө мэдээж хэрэг те. Лам нарынхаас жаахан өөр байгаа сте. Ням самбул ламынхаас өөр, баасан сүрэн ламынхаас жаахан өөр. Тэ? Жохон танхай л хүнэлтэй би. Хүн өөрийгөө бүтээнэ гэдэг юм л гоё байхгүй да. Би та нарын зүгээр л үлгэр жишээ нөхгүй да. Би зүгээр өөрийгөө бүтээсэн хүн. Намайг хэн бүтээсэн? Миний багш бүтээж өгсөн. Би багшаараа дамжиж өөрийгөө бүтээсэн хүн. Би өөрөө өөртөө аврал, би өөрөө өөртөө гэрэл. Бурхан багш нирванд орохдоо анандад хэлсэн шүү дээ. Чи өөрөө өөртөө гэрэл бол гэж те. Би өөрөө өөртөө гэрэл болцсон хүн байхгүй да те. Өөрийгөө олсон гэсэн үг те. Шашнуудын үнэмлэхүй зорилго нь бол чи өөрийгөө олоход л чиглэсэн байдаг байхгүй юу? Чи өөрийгөө олоход. Бурхан багш гэгэрэл гэж юу вэ гэхэд өөрийгөө танихаа гэж хэлсэн шүү дээ те. Өөрийгөө таних бол бяцлаглалын хамгийн үнэмлэхүй зорилго нь байхгүй юу? Өөрийгөө таних. Өөрийгөө таньснаар яах юм? Өөрийгөө шүтнэ, өөрийгөө хайрлна, өөрийгөө хүндлэнэ. Гэрэл болно, хайр болно, бусдад амар амгаланг түгээгч болно. За нэг иймэрхүү юм ярилаа да. Их урт зам бололтой гэнэ. За нэг ч урт зам биш дээ. Энэ их урт зам биш шүү. За ингээд яриагаа өндөрлөе дөө. Хоошоогч чинь 50-с нассан гэдэг үлээ те. 60 хүрээгүй л гэдэг шүү. За тэгээд сайхан бяцлагаач болоорой бүгдээр ингэ нөрөө идэ тийм ээ. Гэмтэн бүхэнд ирээдүй байгаа, гэгэнтэн бүхэнд өнгөрсөн цаг үе байгаа гэж хэлсэн байдаг те. Өөрийгөө битгий чамдаараа өөрийгөө битгий дорд үзээрэй. Хүн бүхэнд боломж байгаа гэж хэлээ да. Одоо миний ярьж байгаа зүгээр нэг яриа биш. Маш хүчтэй мессеж дамжуулж штэ тий. Би зүгээр онолч биш. Би зүгээр нэг лекц уншдаг ч хүн биш. Энд би шууд ярихдаа чиний зүрх рүү шууд юм. Зүрх рүү чинь сүлбэж ороод дотроос чинь сүнсийг чинь чирж гаргадаг байхгүй юу? Хавтан чулууны доор дарагдсан хачин болцсон сүнсийг чинь
ингэж гад гараач гэж хашгирч байгаа шүү дээ. Одоо хашгирч байгаа байхгүй те. Хөөе хөөе гараа. Хурдан мөлхөө гар заа юу та нар. Өнөөдөр 50 хэдэн хүн сонслоо. 50 хэдэн хүний сүнсэнд нь би зам нээж өгч. Үүдийг нээж өглөө заа юу. Бодтоор өвдсийг дамжуулах, бодтоогоор ажиллах, бодтоогоор аврах гэж энийг хэлдэг заа юу. Би зүгээр нэг юм ярьдаг хүн биш ээ уучлаарай заа юу. Шууд аварна. Хэнийг ч үсэн аварна заа юу. Хэнийг ч үсэн авардаг хүн гэсэн үг за. Надаар авруулж миний гараас татуулах нь таны сонголт. Би олсоо шидсэн байгаа монголчууд руу. Татаач гээд. Олсоо би бол шидсэн шүү. Аль 4 жилийн өмнөөс би олс шидсэн. Ямар ч яс нэг 200 гаруй хүнийг бол би нүхнээс гаргацсан байх гэж бодоод байна. Хэдэн мянган хүн нүхнээс гарах гад миний олсноос зурцсан байгаа. Хэдэн мянган хүн эргэлзээд байж байгаа. Энэ хүн яг хин болоо. Заримдаа ч хөгийн юм ярих ингээ бодож байгаа бас хэдэн мянган хүн байгаа. Гэхдээ ирээдүйд удахгүй тэр хэдэн мянган хүн наашаа бас алхах байх. Сая би 50 хэдүүнд ингээд чулуус өгөөд мөлгөж гараач гэлээ шүү дээ. За иймэрхүү зүйл хэлье да. За яриагаа ингээ өндөрлөө шүү. За өнөөдөр нэлээд ирч хүчтэй урам зоригтой маш их бурханлаг хүчтэй байлаа. Тий. Намайг хүмүүс зарим ламнар тэгж хэлдэг гэсэн. Ямар та зоригтой юм бэ гэж. Би зориг гаргадаг байхгүй юу? Асар их зоригтой байна гэдэг чинь зүгээр буян байдаг байхгүй юу? Энерги. Байгаа л тэр. Буйны сав. Том савтай болчих заа. Яг ямар ч асуудал байхгүй. За бүгдээрэнд нь талархлаа. Бүгдээрэнд нь сайн сайхныг хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.